За сайн байцгаана уу. Монгол бичгийн бүх нийтийн хэрэглээнд төлөвлөлт зориулж монгол бичгийн хэмжээнд тодорхой хэмжээний сайжруулалтууд хийх зөв гэж би саналтай байгаа. Тийм тэр үүднээс бол монгол бичгээр ямар сайжруулалтуудыг хийж болох вэ гэдгийг та бүхэнд танилцуулах гэж байна. Хамгийн ихэнд бол монгол бичиг бол авиа зүг нарийн төрөл шатгаар шатахгүй байна. Энэ бол их цагтаа бол энэ маш зүгээр байдаг байсан. Чэзэн дундаа нэг үсгтэй, чэзэн дундаа нэг үсгтэй, дээтэн дундаа нэг үсгтэй, бэвэн дундаа нэг үсгтэй. Тэгээд олон аялгаар ярьдаг Монголын жижиг ястан үндэстнүүд бол дундаа хэрэглэхэд маш тавг талтай. Тухайн үед бол тавгтай байсан ч гэлээсэн. Одоо бол энэ сул тал болон хөрсөн. Яагаад тэгэхээр кирилл үсэг бол энэ авиануудын зүгэн маш сайн гаргаж дүрсэлж байгаа. Тэгвэл монгол бичиг бол энэ дүрслэхэд жоохон хэрэгтэй байгаа. Нэг шийдэх би дараа саналуудыг төшүүлж байгаа. За нэгдүгээрт нь бол ЖЗ гэдэг хоёр үсгийн хоорондын зөрүүг бол энэ байдлаар шинэ зөрүүг ажиллаж болох юм аа гэсэн санаа. За яг вэ гэхээр зэрэг ЖЗ үсэг бол хоёлаа их адилхан үсэг байдаг. Гэхдээ би З үсгийн болохоор Ж үсгнээс нь үйл яллын зөрүүтэй энэ нуруугаа жоохон өвчлж гарч ирсэн. Жижигхэн тэмдэгтэй байвал зөвхөн муу гэсэн санал гарч байгаа. За ингээд бол шинэ эзэн гэж бичвэл ийм хөө З үсэг нь яахан дэш цохсон байдаг. Харин эжин гэж бичвэл З үсгийн зүгөө авах. Өөрөөр хэлбэл монгол бичгийн ерөнхий эзэн үүнийхээ харагдцыг илтгэхгүй. Гэхдээ хүн нарийн ингээд тэр харуулсан чивч юм аа, зэвч юм аа гэж ялгаж харж чадах боломжтой. Тийм байдлаар шийдэж өгсөн. Өгийн ихэнд бол ЖЗ гэж шийдэж өгч байгаа. Жишээлбэл жаргал гэдэг монгол бичгийн үгийг бол Ж-гээр бичдэг жаргал. Хэрвээ энэ үгийг зэргал гэдэг З оруулаад хүн бичих юм бол З үсэг нь үгийн ихний З үсгийн байдалтай ялгаатай харагдах. Гэсэн ийм бодлоо. Өөрөөр хэлбэл ЖЗ-ийг хооронд нь ялгуулж яасан бэ гэсэн саналтай. Тэрний дараагийн үсэг болохоор зэрэг ЧЦ үсэг байна. ЧЦ үсгэнд болохоор зэрэг эцэг гэдэг үг байлаа гэхэд урагшаага нэг жаахан ийм С үсэг Ч үсгийн хооронд урт талд нь жоохон үдгийг төвчсөн. Энэ хоёрын хооронд ялгана. Үндсэн Ж гэдэг үг бол саалтаа бүжсэн. Нэг жоохон зүрх. Жишээ нь цэцэн гэдэг үг багт чинь бол С үсэг ингээд С үсгүүдний Ч үсгүүдний байдалтайгаар гэсэн үг. Тэрний дараагийн нэг сайжруулалт зэрэг ДТ үсгийн сайжруулалт байгаа. ДТ үсгийг бол яаж сайжруулсан бэ гэхээр үгийн ихэндээ болохоор зэрэг хоёр өөр ялгаж харагддаг. Т үсэг бол нэлээд нуруугаа дагсан байлтайгаар дуудсан. Д үсэг бол нуурнаас уушаа гарсан байлаар үгийн ихэлээр үгийн дундалтаа бол Т үсэг бол нэлээд жижигхэн хогтой маягтай. Энэ бол нэлээд өргөн хогтой маягтай. Атар гэдэг үгийг бол ингэж бичиж байж юм. Хэрвээ атар гэдгийг адар гэж бичих юм бол ингээд бичсэн бол адар гэж шаардлагатай гэж ялгаж өгсөн. Дараагийн нэг үсэг бол БВ 2 үсэг байгаа. Жишээлбэл монгол бичгэнд бол хөвчлэн эп гэж биччихээд эв гэж унших. Гэтэл би бол тийм тэрний бол
өөрчилж эв гэж бичвэл ийм зурлагтаа бичигднэ. Хэрвээ эв гэж бичвэл ингэж зурлагтаа бичнэ. Өөрөөр хэлбэл хүн гараас оруулахдаа эв гэж оруулчихвал юу харагдах юм байл те. Гараас шивхтэй эв гэж шивчвэл юм байл таарна гэсэн. За вэвсэг бол монгол хэлэнд бол гадаад үг нэл ордог. Хэрвээ үгийн хэлэнд ер нь ажиллаад байхад бол вэвсэг үгийн адагт бол вэвсэгтэй их төстэй байдаг. Үгийн хэлэнд болон үгийн дунд хаяага зөөдөг бол ийм хотон байдаг. Тэгээд нэг яаж ялгаруулж юм хэрэг үгийн хэлэндээ баар гэх хүн биччихвэл хүний ингэж төрслөгдөн. Үгийн адагтаа вэвсэг орчвол ийм байдалтай төрслөгдөнэ гэсэн юм шиг гэж байна. За энэ дараагийн шийдэл болохоор зэрэг үс юм гарч өгсөн. Үгийн эхэнд бол энэ гурван үсгийг бол ер нь зөвхөн нэлээд гарч ялгаж чадхааргүй. Жишээлбэл үс бол та бүхэн мэднэ шилбэтэй байдаг учраас үсгээс ялгарчдаг. Харин үсэг мэр хоорондоо ижил байдаг учраас хүмүүс тэр болгон оор дуудаал уугаар дуудаад ингэ ялгаж чадахгүй байна. Тэгэхээр зэрэг би энэ дээр бол тод үсгний үсгний дүрсийг энэ үсгэн дээр хэрэглэж оруулж ирсэн байна. За бүхний адган дээрээ бол тэг ялгаа үсгэж болно. За энэхүү байдлаар артлыг хаагаагүй энэ одоо гадлын үсгний төсгөл байдаг номыг бол анаатай хаагүй тэгсэн байлаа хийж өгвөл юм аа. Тэгээд үсг шиг толгойтойгоор байж ивэл толгойтой номтой байж ивэл үсэг үсгүүл ертийн байдлаар үсэг байна гэсэн байлтаар бичсэн. За тэгээд тэрний дараагийн чармыг бид нар ингээд авиа зүүн нарийн төсөлтийг бол ер нь англи байлаар шийдсэн. Дараагийн нэг шийдэх ёстой асуудал болохоор зэрэг эрийн үгийг зөөрчих танигдлын асуудал гэснийг сайжруулах байна. За энэ юу гэсэн утгатай юм бэ гэхээр гэдэг гэсэн үг. За жишээлбэл хүн ор гэдэг үгийг бичвэл тийм ээ одоо ороо гэдэг ингээд бичиж байгаа хүн бол ингээд ор гэдэг үг байна гэж. Гэтэл монгол бичгийн ерөнхий зарчим байна. Одоо эм үг болвол үгийн эхэнд эм их шиг орсон үг байвал үгийн адагтаа бас хойш дандаа эм их шиг явна. Өөрөөр хэлбэл үг маань үг эм үг гэдэг нь ихшээс хамаардаг тийм гэдэг. Тэгтэл энэ тохиолдолд болвол яв тохиолдсон бэ гэхээр үгийн эхэндээ эр их шиг ороод үгийн ингээд дунд гэж явж чаад үгийн дунд одоо жишээлбэл санаанд байдлаар ингээд эр их шиг гэсэн үг нь эм их шиг орох юм болвол энэ компьютерийн одоо систем бол автоматар гэж таньж дээд тал дээр жижигхэн үсэг болсон. Энэ нь ямар утгатай юм бэ гэхээр зэрэг би нэг эм гэдэг үгийг дүрсийг бол ерөнхийдөө бэлгэдлийн чанартайгаар илэрхийлсэн. За жишээлбэл ийм гэсэн үг. Энэ монгол хэлэнд монголчуудын хувьд болохоор зэрэг ийм дүрс бол ерөнхийдөө уул ийм дүрс бол ерөнхийдөө уус гэдэг одоо илэрхийлдэг. Тэгэхээр энэ маань юу илэрхийлж байна гэхээр зэрэг ийм тэмдэг байж ивэл бан их чинь эр их шиг юм шүү. Ингээд ийм тэмдэг ардан дээр ингээд зүйлтэй байж ивэл бан их шиг маань ийм юм шүү. Ийм их шиг юм шүү гэсэн илэрхийлж байгаа гэсэн үг. Тэгэхээр юу илэрхийлж байгаа гэхээр зэрэг энэ бол гэдэг эр их шиг явж байна. Тэгсэн чинь ард талд нь нэг эм их шигтэй үсэг ороод ирлээ шүү гэдэг дээд дээр эм их шиг юм илэрхийлж байна. Энд одоо шинэ үгээр хэлсэн үг байж байна. Тэгсэн чинь дээд талд нь ард талд нэг ийм үгийн адгийн үсэг шиг үсэг байгаа. Гэхдээ энд уул шиг хэлбэртэй тэмдэг болж байгаа учраас энэ бол ард талдаа эр үгийн үсэг ороод ирсэн байх шүү гэж явж ирж байна гэсэн. За гэтэл энэ дээр өрөө гэж хоёр янз байгаа. Яаж ийм вэ гэхээр энэ бол анидэ одоо үсэг шиг
хэлбэрээ агуулсан тэмдэгтэй учраас о үсэг болж өө үсэг шиг тэмдэг агуулсан учраас өө үсэг болоод энэ болохоор зэрэг о үсэг шиг илэрхийлж байгаа гэсэн санааг харуулж гэж юм тэмдэглэмэд хийж гисэн. Энэ нэг жишээлбэл одоо энэ гэсэн үг л дээ. Эгээр хэлсэн жишээ нь одоо ингээд эр гэж оо залгах юм бол эрүү тийм яаж юм гэхээр эр оо юм яг гэж явж байгаа шиг. Өөрөлд би шууд бичгэд л өөрөө эрүү ингэж бичих ёстой. Эрүү ингээд зүгээр сайхан төрөлтэй байтал ийд ямар нэгэн одоо эрийн мэгшийн одоо нэг холцсон юм явагдаад байна гэдэг ингээд танигддаг тийм байдлыг хийж өгсөн. Ингээд энэ бол ингээд эрийн өгүүдийг ингээд танигдалтыг бол ингээд сайхан сайжруулж өгсөн. За дараагийн нэг асуудал болохоор зэрэг гадаад үгийн өрсөлдөлтийг бол одоо Монгол бичгэнд нэлээд төвөгтэй байдаг. Одоо жишээ нь янз бүрийн контрол тэмдэгтүүд хэрэгжилж өрсөлдсөн байдаг. Тэгэхээр энийг бол зүгээр шууд үгээ гадаад үсгээ таниад шууд ингээл гэрэлэр хүчтэй юм шиг монгол бичгээр бичгээд маш гоё энгийн болгож өгсөн. За жишээлбэл одоо физик гэдэг үгийг яг би юуныхын байршлаар энэ гэрэлцгийн байршлаар бичгээд л үг маань өөрөө монгол бичгээр гоё гарч ирнэ. За жишээлбэл физик гэдэг ингээд 5 үсэг бичвэл физик, динамик гэдэг шууд тэр яг үсэг татгаалж бичээд л өөрөө бичнэ. Жишээлбэл сантиметр өөрөө ингээд сантиметр гэж бичээд. Архив гэдэг өөрөө ингээд архив байна. Архив гэж бичиж. За архив гэдэг өөрөө ингээд таних чинь. За академи өөрөө ямар нэг хэлтэн янзын танхимд гүрээр хатматар тавьдаг болсон байгаа. За жишээлбэл геолог гэж хэлсэн. Ер нь бол гадаад үсгийн бичгийг бол өөрөөсөө яг гэрэлцгийнхаа байршлаар гэрэлцгийнхаа үсгүүдийн дарааллыг шивэхэд өөрөөр хэлбэл энэ дээр ингээд сайхан өрсөлдөг болгож чадчих гэсэн. Надад үсгийн сайжруулалт байна. За энэ дараагийн нэг сайжруулалт гэвэл одоо бичлэг дуудлага өөр байдал бас монгол хэлд байдаг. Одоо жишээ нь бол одоо хаан гэдэг үгийг бол ингээд шууд хаан гэдэг гэрээшгээ бичгэд хаан гэж үгийг гаргаж өгдөг. Хаан гэдэг шууд гэрээшгээ бичнэ л гэсэн үг. Өөрөөр хэлбэл дунд нь ямар нэг юу байхгүй. Одоо бүгдээ нэг юм анзааръя. Би одоо хаган гэж бичээ. Хаган хаан хоёрын зөрүү ялгаатай. Одоо шинэгээ энэгээ хоёр өөр. Энэ болохоор яаж бичсэн үгүй гэхээр зэрэг хахан гэж бичсэн үед ийм гээ бичдэг. Зүгээр шууд хаан гэж бичсэн үед арай өөр гээтэй бичдэг байдлаар бичсэн. Одоо жишээ нь яг энэ дээр бол одоо тийм зөрүү нэг юм шиг мартчих. Том фонтны хувьд бол энэ өснүүдийн зөрүүнүүд бол ийм сайхан тод харагдаж байна. Хэрвээ хүн энэ дээрийг маш жижиг фонтон дээр тавих фонт гэж сонгоод хэмжээг жишээлбэл 8 хэмжээнд авч чадна. 8 гэсэн хэмжээ. 8 гэсэн хэмжээнд дээр одоо та бүхэн харахад D бичсэн жижиг хэмжээндээ процесс үсгийн зөрүү харагдах боломжтой байна. Одоо чи гэдэг C үсгийн зөрүү жаргал гэдгийг энэ дээр байгаа тэрний яв зүр дээр байгаа. Зэн гэдгийг C үсэг тэгээд олон O үсэг зөрүү